Сүхбаатар дүүргийн ардчилсан нам. Хөгжилд хөдөлсөн он жилүүд. 2012-оос 2016 он бол нийслэлийн хэмжээнд иргэд анх удаа түүхэн сонголт хийж ардчлалын үзэл санаанд бүрэн итгэл үзүүлсэн цаг хугацаа байлаа. Дүүрэг орон нутагтж ардчлалын цэнхэр дуг намирч хонхны дуу эх орны дөрвөн зүг 8 зовхос тэгшилсэн он жилүүдээ. Бүтэн итгэлийг бүрэн зүтгэлээр хариулахаар дэд бүтцийг улс орон даяар бий болгож, цахилгаан станц, өндөр хүчтэй шугамуд шинчилж, олон уулзуур гарцуудыг өргөтгөн, нийслэл Улаанбаатар хотыг орон сууцжуулах их ажлыг эхлүүлсэн юм. Үүний нэгэн адил Сүхбаатар дүүрэгтж иргэдийнхээ ая тухтай, ажил орлоготой амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажилласан. 2012-оос 2016 онд Сүхбаатар дүүрэгт нийтдээ 21 сургууль цэцэрлэг ашиглалтанд орсон. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 273 камер суурлуулан 100 гаруй байрны дээвэр, фасадыг шинчилж, нийтийн эзэмшлийн 400 орчим байршилд хүүхдийн тоглоомын болон спортын талбайг тогтжуулсан. Тавьсан зам дээгүүр нь та бид өөрсдөө алхаж, тогтжуулсан талбайд хүүхдүүдэд тоглуулж, зассан дээвэр дороо аж төрж байгаа учраас иргэд сонгогчид 2016-аас 2020 онд Сүхбаатар дүүргийн ардчилсан намд дахин итгэл үзүүлэн орон нутагт засаглах эрхийг олгосон юм. Төрийн үйлчлэгээ иргэдтэй ойр түргэн шуурхай байж цаг хугацаа шаардахгүй асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр нийслэлд анх удаа хөдөлгөөнд офисыг санаачлан хэрэгжүүлв. Хотын өмнө тулгамдсан асуудалд бол хот нийтийн аж ахуй байдаг. Хог хаягдлын ухаалаг системийг ч мөн Сүхбаатар дүүрэг анхлан нэвтрүүлв. Гэрэл гэгээтэй гудамжинд гэмт хэрэг зөрчил гарахгүй. Тийм ч учраас Сүхбаатар дүүргийг 100% гэрэлтүүлэхтэй болгох зорилт тавин ажиллаж, нийтдээ гэр орооллын гудамжууд цуслангийн бүсэд 1000 гаруй гэрэлтүүлгийг шинээр хийлээ. Иргэндээ ээлтэй амьдрахад таатай дүүр хороог бий болгож буй ажил. Юу үнэн? Нүд үнэн гэдэгчлэн бодиттой учраас 2020-оос 2024 онд иргэд сонгогчид Сүхбаатар дүүргийн ардчилсан намд 3 та итгэл хүлээлгэн үнэмлэхүй олох болгон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 суудлын 26-г олгов. Иргэдийн энэ их итгэл дэмжлэгийг хийж бүтээж харуулах учиртай нийслэлийн төсвийн 30 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг их ачааллыг үүрдэг чиглээ иргэдийнхээ аюулгүй, амар тайван, ая тухтай амьдрахад зориулсан тогтчлт бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлж чадсан. Хог тээврийн цэвэрлэгээ үйлчлэгийг сайжруулахаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн өмчит 2 байгууллагада парк шинжилэл хийж, бүгд наримдах Солонгос улсын Hyundai үйлдвэрийн 5 нэр төрлийн 15 ширхэг машин механизмыг авч материалын баазаа бэхжүүлв. Мөн эдгээр машин механизмын засвар үйлчлэгийг тухай бүрэн хийж байхад зориулж 1000 м2 талбайтай засварын төвийг барьж ашиглалтанд оруулсан. Хүүхдүүдэд ая тухтай орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэхэд зориулж нийтдээ 16 цэцэрлэг, сургуулийн шин барилга, өргөтгөлийг барьж ашиглалтанд оруулав. Явган болон хайрга, дайрган зам, үүр, дээвэр, фасад, ногоон байгууламж гээд иргэдийн саналын дагуу олон тогтчлт бүтээн байгуулалтыг бодит ажил болгосон юм. Сүхбаатар дүүрэгт өнөөдөр 20 орчим мянган ахмад настан амьдарч байна. Бидний ирээдүйг бүтээж өгсөн ахмадуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж, гэр орооллын 14-р хороонд ахмадын хөгжлийн төвийг орон нутгийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулав. Монгол улсын хэмжээнд төдийгүй эрүүл мэндийн салбарт түүх болон үлдэх нэгэн том бүтээн байгуулалтыг анх удаа орон нутгийн төсвөөр барьсан нь Сэлб нэгдсэн эмнэлэг юм. Сэлб нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 13 дугаар хороонд 2.2 талбайд байрлах ба Б блок гэсэн 2 үндсэн хэсэг техникийн туслах байрнаас бүрдсэн нийтдээ 12500 м2 барилгын талбайтай Сэлб нэгдсэн эмнэлэг нь нийт хэвтүүлэн эмчлэх 200 уртаагаар үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс хүүхдийн тусламж үйлчлэгэнд 40 ор байгаас 4 ор нь хүүхдийн эрчим дэмжлэгээний насан туршидын 160 орноос 6 ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалд тусгаарлах, 20 ор нь
насан туршидын эрчим дэмжлэгээ нээх. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, компьютер, техник хэрэгсэл, эмнэлгийн баг хэрэгслийг дүүргийн төсвөөр авч бэлэн байдлыг хангалаа. Бидэнд энэ мэтчлэн дурдаад байвал хийж хэрэгжүүлсэн олон тогтчлт бүтээн байгуулалтын ажлууд бий. Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүргийг хамтдаа бүтээхийн төлөө мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ зориулж буй эрхэм та бүхэндээ баярлалаа.